Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Шинэ он гарч байгаатай холбогдуулан Зул сарын баяраар тохиолдсон нэгэн аимшигтай хэргийн тухай та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Ингээд хэрэгээ ярьж эхэлцгээе. Энэхүү хэрэг нь 2010 оны Зул сарын баяраар болсон хэрэг байгаа. Магали Бамун 1983 оны 2 дугаар сарын 21-нд төрсэн 29 настай Лондонд амьдардаг Африк гаралтай өнгөт арьстай эмэгтэй байсан. За Магалиг 5 настай байхад нь түүний гэр бүл нь Франц улс руу цагаачлан Парис хотод сууршин амьдарч эхэлсэн. Түүний аавыг Пир гэдэг бөгөөд ээжийг нь Жаклин гэх эмэгтэй байсан. За Пир, Жаклин хоёр нэлээд олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл ба Магалийн айлын том охин бөгөөд дороо 5 дүүтэй. Түүний аав Пир мужаан хүн байсан ба Парис хоттой жижигхэн мужааны газар нээсэн хэдий ч Магалиг 13 настай байхад нь тэрхүү газрын дампууран тэдэнд маш том санхүүгийн асуудлууд ар араасаа тулгарч эхэлсэн байна. За мэдээж энэхүү санхүүгийн асуудлууд нь тэдний гэр бүлийг Парист амьдрах өртгөө дийлхэ болж мөн тэнд амьдрах боломжгүй болсон учраас өөрсдийн төрөлх нутаг болох Конго руу буцан нүүсэн байдаг. За ингэхдээ Магалиг Жаклины эгчинд амьдруулахаар Лондон руу ганцаарнгийн нүүлгсэн. За Жаклины эгчинд очсныхаа дараа Магали маш хэцүү зүйлсийг туулж эхэлсэн байдаг. Шинэ очсон айлдаа бараг зарчшиг л байдаг байсан ба тэр гэрийн бүхэл зүйлийг ганцаараа хийж гатагшааж гарах хэрэггүй байсан гэдэг. Магалигийн хувьд тэрээр бүх зүйлийг маш сайхнаар төсөөлөн Лондонд ирсэн. Учир нь гэвэл хамаатнууд нь хэлэхдээ түүнийг маш сайн сургуульд явуулах болно. Мөн яг л өөрийн хүүхэдтэй тайрлан эмэгтэй хүүхэд боловсралтай байх хэрэгтэй гэх мэт сайхан зүйлсийг хийлэн гэртээ авчирсан хэдий ч эрдсэн цагаас нь л эхлэн түүнтэй боолтойгоо харьцаж байгаа мэт харьцаж гэр орны бүх ажил болон хүүхэд тасрах ажлыг түүнд даатгах болсон. За үүгээрс зогсохгүй Магалиг сургуульд явуулахыг ч хүсээгүй бөгөөд сургууль дээр 6-7 цагийг өгч байснаас гэр орны ажил хийгээд хүүхдүүдийг нь хараад гэрт байж байсан дээр хэмээсэн байдаг. Магалийн 18 нас хүрэх үедээ эцэст нь нэгэн тэр гэрээс гарч өөрөө ажил хийн, өөрийнхөө амьдралаар амьдрахаар шийдсэн. Тэрээр нэгэн компанид ресепшнээр ажилд орсон ба үүнийхээ дараа мөн хэд хэдэн ажил сольсон байдаг. Ингэж явсаар Магали Эрик хэмээх залуутай танилцсан. Тэр хоёр дотносож эхэлсэн. Эрик нь хүүхдүүдийн хөл бөмбөгийн тасгалжуулагч багш байсан ба Магалигаас нэг насаар дүү 28-тай залуу байсан байна. За тэр хоёрт ижил төстэй зүйлүүд маш олон байсан нь тэдний хурдан дотносох нэг шалтгаан нь болж өгсөн гэж хэлж болно. Хоёулаа Конго төрсэн ба хоёулаа хүүхэд насндаа хүнд хэцүү замыг тулсан учраас нэг нэгнийгаа илүү их ойлгож энэ нь цаашлаад тэдний үерхлийн суурийг тавьж өгсөн байгаа. Эрикийн хувьд мөн адил өнгөрсөн амьдралдаа маш хэцүү зүйлсийг туулсаар ирсэн ба түүний ээж нь түүнийг төрүүлж байхдаа нас барсан бөгөөд Эрик хүнд бүхэл амьдралынхаа туршид өөрийгөө буруутгасаар ирсэн. Хосуудын хувьд бүх зүйл маш гайхалтай байсан. Магалийн эцэг эхтэйгээ Эрикийг танилцуулсан ба тэдэнд Эрик маш их таалагдсан. Ганцхан эцэг ихэнч биш, за бүр эргэн тойрных нь бүхэл хүмүүс Эрикийг шагшин магтаж, ийм сайн залууг алдаж болохгүй гэж Магалид байнга хэлдэг байсан байгаа. Хуршууд болон найзуудынхаа дунд тэр хоёр гайхалтай сайхан хосууд хэмээн яригддаг. Энэ нь ч мэдээж тэр хоёрт улам их өөрсдөө итгэх итгэлийг өсөр байсан гэхэд болно. За гэвч энэ бүхний цаана Эрикэд нэгэн том нууц байсан. Тэрээр хэн юм хардах сэтгцэн өвчнөөс болон нэлээд удаан хугацаанд шаналсаар ирсэн нэгэн болж таарсан. Эхэндээ Магалич үүнийг мэдээгүй байсан ба мэдсэн хойноч үүнийг нь хүлээн зөвшөөрч юу ч тохиолдсон Эриктэй хамт байхаар шийдсэн. Эрикийн энэхүү хэн юм харах өвчин нь бүр хүүхэд байхаас нь ихсэн бөгөөд жишээ нь юуж байхгүй байхад шалан дээр дүүрэн харахнууд гүйлдэж байгааг хардаг байсан тухайга Магалид ярьж өгдөг байсан. Мэдээж тэр үед Магали Эрикийг улам илүү их хайрлан өрөвдөж түүнтэй бүхий л цаг хугацаанд хамт байхаар хичээдэг байсан. За Эрик багтаа шалан дээр хорхоо байна ч юм уу эсвэл хувцсны шүгэнд нь өөр хэн нэгэн байна хэмээн хийзүүл хардаг байсан болвол энэ нь лаймжирсаар цүлд хардаг болсон зүйл нь Киндоги хэмээх муу сүнслүүдийг хардаг болсон. За Киндоги гэж юу юм бэ гэвэл энэ үлгэр домгийн гэмээр ам дамжин яригдаж ирсэн зүйл. За энэ хүү зүйл нь хүний биед орон хүний биеийг эзэмддэг хэмээх яриа Африк улсын ерөн ихэнх орнуудад түгээмэл байдаг юм байлээ. Эрикийн хувьд тэрхүү зүйлийг харж байгаагаа өвчин гэхээс илүүтэй Бурхны өөрт нь өгсөн биелэг хэмээн бодох болсон. Тэрээр бодохдоо баг бүхэл хүмүүс тэрхүү сүнсэнд эзэмдүүлсэн гэж боддог байсан ба удалгүй эргэн тойрныхоо хүмүүст сүнсэнд эзэмдүүлсэн байгаа талаар нь ярьж эхэлсэн.
Гэхдээ мэдээж хинч түүнд итгээгүй. Эрикийн энэхүү дэмэрлэл нь бүр ихэссээр нэгэн удаа 2009 онд Магалигийн найз болох Наоми гэх эмэгтэй тэр хоёр дээр зочилж ирэн гэрт нь 7 хоногор болсон. Наоми ирээд 2 дахь хоног дээр тэр гурав хамт хоол идэж сууж байтал Наоми санаандгүй зуршлынхаа дагуу гарынхаа өмсийг хадсан. За гítэл Эрик гинт маш их уурлан чи чөтгөр эзэмдүүлсэн байна. Тэр чөтгөрөө дагуулж манай гэрт төрлөө. Одоо чиний чөтгөрийг хөөж чамайг ариун болгоно хэмээгээд дараагийн 3 өдөр нь Наомиг юм идэхийг нь ус уухыг нь бүр унтахыг нь хүртэл хориглосон. За хачирхалтай нь Эрик хинхүү галзуу мэд аашилахад Магали юу ч хийдэггүй байсан ба найзыг нь хүртэл ариун болгоно хэмээн хоолнд өгөхгүй гэртээ хорин шүн чунтуулахгүй тамалж байхад тэрээр юу ч хийлгүй хараад л сууж байсан ба. За бүр сүултээ галзуурлан хитэрсээр хоёулаа нийлж Наомигийн урт усыг нь халмиг болтол нь тайрч хайсан байдаг. Энэ нь бүр 3 хоногч биш нэлээд хэд хоног үргэлжилсэний эцэст Наоми тэр хоёроос нууцаар нэгэн утас олж ээж рүүгээ залхан өөрөө энэрж аварахыг ээжээсээ гуйсан. Үүний дараа Наомигийн ээж нь ирж Наомиг авч явсан ч Наоми цагтаад очихыг хүсээгүй. Учир нь Магали түүний сайн найз байсан учраас зүгээр л уучлахаар шийдсэн байна. Наомиг хэд хоног ингэж хорсны дараа Эрик өөрийгөө хэн нэгнээс илүү хүчтэй байх нь буцаад өөрт нь ямар гоё мэдрэмж төрүүлж байгааг ойлгосон. Тэрээр үргэлжил сайн халамжтай найз залуу байж ирсэн бол энэхүү явдлын дараа тэс ондоо хүн болсон гэж хэлж болно. Магалиг хаашаа явж юу хийхин зааж бүр гэрээсээ гарахыг нь хүртэл хориглосон. Хаяа нэг гадуур гарахыг зөвшөөрөхдөө нүрээ бодохгүй байх, урт юм өмсөх зэрэг шаардлагуудыг тавьж эхэлсэн байдаг. Эхлээд мэдээж маш жижиг зүйлсээс эхэлсэн. Найзуудтайгаа уулзахад нь дургуулж эхэлсэн, юу өмсөхийг нь заадаг болсон, удалгүй бүр гэрээс гарахаа болсон, нүрээ бодохыг нь зөвшөөрхөө байсан. За бүр өөр эрэгтэй хүнтэй үг солих тухай бүр бодоод ч хэрэггүй. Эдгээр зүйлс нь явсаар бүр даамжирсаар эцэс нь Эрик гэртээ байхдаа Магалиг хоолоо идэхдээ шалан дээр тавьж идэхийг тушаах болсноор барахгүй усанд орохыг нь хүртэл хориглосон. За Магали усанд орохдоо заавал Эрикээс зөвшөөрөл авдаг болсон ба хизээ ороод хизээ гарч ирэх цагийг нь Эрик хэлж өгдөг болсон байгаа. Зөвхөн усанд орохч биш, ус уухтаа хүртэл өөрөөс нь зөвшөөрөл авч байхыг Эрик тулгадаг болсон. Мэдээж энэ бүхэн зөвхөн тэр хоёрын дундал байсан ба найз нөхөд гэр бүлийнхэн эргэн тойрных нь хинч ийм зүйл болж байгаа талаар мэдээгүй. Энэхүү бүх дарамт шахалт хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үлдгэцээр л Магалигийн гэр бүлийнхэн болон найзууд нь Эрикийг үнэхээр халамжтай сайн залуу, Магилад үнэхээр их хайртай хэмээн бүгд л магтан сайшаасаар л байсан. 2009 он дундаа орж байх үеэр нэгэн өдөр Маgali шалан дээрээс хоолоо идэхийг хүсэхгүй байна гэж хэлснээр Эрик маш их уурлан түүнийг зодож эхэлсэн. Эрик маш хэрцгийгээр Магалиг зодсон ба тэр өдрийн орой Маgali Эрикийн гэрээс сухтан эмэгтэйчүүдийн хамгаалах байранд очсон байдаг. За Маgali тэндээ 3 сар амьдарсан ба эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах багийнхан түнд маш их тусалж исэн. Түүнд цэвэрхэн хувцас өгч, хоол өгч, дулаан газар унтуулан бүр ажил хүртэл олж өгөхөр хайцгааж байсан. Гэвч 3 сарын дараа Эрик түүнийг олсон ба түүнээс уучлалтгүй би өөрчлөгдсөн хэмээсээр байгаад түүнийг гэртээ буцаан аваадсан. Эрикийн сүнсэнд эзэмдүүлэх талаар солиорлон мэдээж яг хэвэндэл байсан энэ үед учир нь түүнд үнийг дэмий солиорл мөн сэтгцийн эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй гэдгийг хэлэх хинч эргэн тойронд нь байгаагүй. Маgali хэдийн үнийг нь мэдэж байсан ч Эрикээс маш их айдаг байсан учраас чимээгүй л түүний хэлсэн зүйлсийг даган биелүүлдэг байсан. За хосууд эргэж нийслэлээс хойш зарим зүйлс баг зэрэг дээрсэн ч гэсэндээ нөгөө л нэг асуудалтай харилцаатай байсаар хэвээрэл байсан. Ингэж явсаар удалгүй 2010 оны 12 сар болж Маgali өөрийн гэр бүлийн гишүүдэд гэрт нь ирж 100 сарын баяраар өөртөө болон найз залуутай хамт байгаа чимээ гэртээ урьдаг. Энэ үед түүний гэр бүл нь Парист буцан ирээд тэндээ амьдарч байсан ба Магалид гэрийнхэнтэйгээ уулзаад байх боломж тийм ч их олддгүй байсан учраас тэрхүү 100 сарын баяраар бөөндө хамт тэмдэглэл гоё хэмээн бодож Эрик ч үүнийг нь тэмцсэн байдаг. Гэвч энэ нь тийм ч бүтэлтэй болоогүй. Учир нь эцэг их хоёр нь хоёулаа 100 сарын үеэр ажилтай байсан учраас очиж чадхааргүй болсон. Иймээс Магалигийн 5 дүү Маgali дээр очихоор Парисаас Лондон руу явахаар болсон бол харин эцэг их нь хэд хоногийн дараа ажлаа дуусгаад араас нь очихоор болсон байдаг. 5 дүүгийнх нь баг 2 дүүгийнх нь нэр болон хувийн бүх зүйлс нь нууцлагдсан байт юм байлээ. Түүний том дүү болох Eve, дараагийнх нь Kelly,
гуравт нь болох 15 настай Кристи нар болон 2 бяцхан дүүгээ дагуулan Лондонд очицгоосон. 2010 оны 12 дугаар сарын 16-нд буюу 100 сарын баяр болохоос 9 хоногийн өмнө 5 дүү хамтдаа Лондонд ирсэн ба Магалич маш их баярлан дүүнэрээ дагуулan Лондон хотыг үзүүлсээр эхний хэдэн өдөр бүх зүйл маш гайхалтай байсан гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн дараа том дүүн болох Ив эзэн зүйлээсээ харшлан доод уруулан маш том болж хөөж бамбаж эхэлсэн. За энэ бол 5 настай хүүхэд ч хараад хоолны харшлаас болж үүсдэг шинж тэмдгүүдийн нэг гэдгийг мэдхээр зөв шүү дээ. Гэтэл үүнийг Магали, Эрик хоёрын хинэн ч харшил гэж хараагүй бөгөөд чөтгөрт эзэмдүүлэн тэрхүү чөтгөр нь уруулаар нь дамжин гарч ирэхээр оролдож байна хэмээж энэ нь Эрикийн галзуурлыг дахин хөтлөсөн. За Магалигийн 5 дүү тавлаа чөтгөрт эзэмдүүлсэн байна. Тэр чөтгөрөө гэртэн дагуулж ирлээ хэмээн хүүхдүүд болон Магали руу Эрик хашгирч эхэлсэн. За хашгирч байснаа удалгүй бүгдийг нэг нэгээр нь барьж аван цохон зодож эхэлсэн байдаг. Энэ үед харин Магали юу ч хийгээгүй зүгээр л дүүнрийг нь Эрик хэрхэн зодож байгааг хараад л сууж байсан байна. Учир нь энэ үед Магали өөрөө энэ чөтгөрт эзэмдүүлэх гэх зүйлдээ Эрикийн нэгэн адилаар итгээд эхэлчихсэн байсан. За мэдээч Магалигийн дүүнэр нь юу болоод байгааг ихэндээ ойлгоогүй. За тэгээд ойлгоод эхлэх үедээ ямар ч чөтгөр байхгүй хэмээн Эрикт хэлэхээр оролцсон боловч Эрик чөтгөр дотор нь байгаа хэмээн бүрч ихээр итгэсэн. За учир нь чөтгөрт эзэмнүүлсэн хүмүүс бүгд түүнийг үгүйсгдэг хэмээн бодож байсан бөгөөд тэрхүү чөтгөрийг найз охиныхон дүүнрээс бүрмөсөн гаргаж хаях хэрэгтэй гэж шийдсэн. Ингээд л нөгөө Наомид хийсэнтэй адилхан тамлалаа хүүхдүүдэд үзүүлж эхэлсэн. Магалигийн 5 дүү юм идэх мөн уухыг нь хоригдсан ба унтахыг нь хүртэл хоригдсан. Эхний 3 өдөр ийм байдалтай өнгөрсөний дараа нэгэн шөнө 15 настай Кристи босч 0 орхоос айснасаа болоод орондоо шийснээр Эрик бүрч их галзууран энэ бүх зүйлсийг эхлүүлсэн хүн нь Кристи юм байна хэмээн бат итгэсэн байдаг. За Магалий эхэндээ найз залууга юу хийж байгааг нь дэмжин зүгээр л хараад сууж байсан бол удалгүй өөрөө гар бие оролцож эхэлсэн байдаг. Магалий Эрик хоёр Кристиг бүх зүйл буруутай гэж үзэн дараагийн хэд хоногт нь түүнийг маш хэрцгийгээр тамлан зовоосон. Эхний өдөр нь Эрик урт хатуу төмрөөр Кристиг зодож эхэлсэн бол удалгүй өнөөх төмрөө хүүгийн аманд хийж хоолойроо нь оруулан дотор талд нь хүчтэйгээр ийш-тийш эргүүлж эхэлсэн байна. Үүнээс нь болж Кристигийн хид хідэн шүдэн тэр дороо унж ирсэн байдаг. Мөн босод 4 хүүхдүүдийг суулган үүнийг нь үцхийг тушаасан. Түүнийг ийхүү тамалж байхад хөөрхий 15 настай Кристи маш их өвдөж байгаагаа хэлэн болохыг Эрикээс гуйж байсан ч тэрээр огт зогсоогүй. Босод 4 хүүхдүүдийг Кристиг барин угаалгын өрөөний платан дээр доош нь дарахыг тушаасан ба өөрөө буцаж ирээд Кристиг барьж аван угаалгын өрөөний платаны шалан дээр толгоогоор нь цохиж эхэлсэн. Дараагийн өдөр нь болоход Эрик шинэ зүйл сэдэж олсон ба тэр нь Кристиг төмрөөр зодох биш алхаар зодох тухай бодол байсан байгаа. Энэхүү өдөр аимшигтайгаар Кристи хүүг Эрик алах барин зодож байсан бол түүний эгч болох Магалий Келлиг гэрийнх нь хаа нэгтэй байгаа бахийг олж ирэхийг тушаасан. Келли бахийг авчирч өгөхөд Магалий Келлиг Кристигийн чихийг бахаар хавчин эргүүлэхийг тушаасан. Келли маш их айн Магалигийн хэлсэн зүйлийг хийж чадахгүй хэмээхэд Магалий Келлид чи үүнийг хийхгүй бол би чиний чихийг бахаараа мушгих болно хэмээн сүрдүүлснээр Келли Кристи дээр очин түүний чихийг бахаараа хавчин эргүүлж эхэлдэг. Гэвч энэ нь Магалид хангалттай байгаагүй. Тэрээр бодохдоо Келли хангалттай сайн хийхгүй байна. Кристид хитрхи зөөлөн хандаад байна хэмээн бодож Келлигээс бахийг булан авч өөрөө эргүүлэн татаж эхэлсэн байдаг. Мэдээж энэ үед нь Кристигийн чихнээс цус гарan аим тэмцэн Магалийг болохыг гуйсаар л байсан. Ингэж Кристиг тамлсныхаа дараагийн байна Келли байсан. За яагаад Келли Эрикийн дараагийн гол хохирогч болсон шалтгаан нь бол тодорхойгүй. Гэхдээ хүмүүсийн таамаглагаар тэрээр маш сэргэлэн цовоо амун удирдагч төрлийн охин байсан ба бусад 4 хүүхдч түүний үгийг маш сайн сонсдог байсан учраас энэ нь Эрикт таалагдаагүй. Эрикийн хувьд хүүхдүүд зөвхөн өөрийнх нь үгийг сонсож өөрийнх нь үгийг даах хэрэгтэй хэмээн үзсэн учраас Келлиг дараагийн хохирогчороо сонгосон хэмээн үздэг юм байлээ. За Келлиг тамлсан тамлалт бол мөн л маш аимшигтай байсан. Келлиг маш удаан зодсныхоо эцэс хоолойг нь боомлон ухаан алдах төхөө дээрх үйт нь гараа аван босч очоод хутга аван
түүний хоолойд тулган жижиг эсгэж эхэлсэн. За Келлиг ингэж хэсэг тамалсны дараа буцан Кристи дээр очин шилэн сав толгойд нь цохин хагалсан байдаг. За мөн чийдингийн шил амд нь хийн орхисон бөгөөд хэрвээ амаа ангаахгүйгээр хаагаараа оролдох юм бол тэр нь аман дотор нь хагарахаар байдалтай болгосон. Цаашлаад хутгаар Кристигийн биеийн дээгүүр мөн Келлитэй адилаар эсгэж эхэлсэн ба энэ удаад бүхэл биеийн дээгүүр нь ингэж хэдэн цагийн турш жижиг эсгэж таамалсан байдаг. Кристиг ингэж тамлаж байхдаа үлсэнд өргөн хүүхдүүдийг явж гэрийг нь цэвэрлэхийг тушаасан. Мэдээж энэ нь Кристи болон Келлигийн цус байсан нь тодорхой. Байшингийн бүхэл газраар цус хаасайгүй байсан бөгөөд хүүхдүүд нэг өрөөний цусыг арай гэж цэвэрлэн дуусахад Эрик Кристиг тэр өрөө рүү дагуулж орон яргалж эхэлдэг байсан. Түүнийг гарч ирэхэд дахиад л өрөө тэр чигтээ цуснд будагдсан байдалтай байдаг байсан байгаа. Энэхүү бүх тамлалын үед хөөрхий хүү Кристи өөрийн эгч Магалигаас өөрийг нь ингэж тамлаж байхын оронд зүгээр л хүлээд өгөөч хэмээн гуйж байсан гэдэг. За ийм байдалтай хэд хоног өнгөрч 12 сарын 24 буюу Christmas Eve болсон. Энэ үед Кристи Эрикийг эсэргүүцэх эсвэл айн гуух ямар ч чадалгүй болсон байсан ба ухаан санаач оорч гарan байсан. Энэ нь Эрикэд сонирхолтой санагдаж эхэлсэн учраас энэ үед Эрик Магалигийн эцэг рүү залхан хурдан ирж хүүхдүүдээ ав. Учир нь хүүхдүүд чинь төрт эзэмдүүлчихэж яг одоо ирж хүүхдүүдээ авахгүй бол хүүхдүүдийг чинь аллаа хэмээн залгасан байгаа. Мэдээж энэ үед Магалигийн эцэг их шоконд орсон. Хүүхдүүдээ Лондонд маш аз жаргалтайгаар 100 сарын баяр тэмдэглэх гээд тогтолж байгаа гэж бодож байтал огт төсөөлөөгүй хүнээс огт төсөөлөөгүй байсан дуудлага хүлээн авсан. Эрикийг ярьсныхан дараа хэсэгтэй л итгээгүй. Учир нь бүгд Эрикийг маш гайхалтай сайн залуу гэд бүр итгэчихсэн байсан шүү дээ. Гэвч Эрикийн ярьж байгаа хоолойны өнгө болон байгаа байдал нь тоглоом хийж байгаа шинжтэй байгаагүй учраас сандралд орсон. Энэ үед хангалттай цаг байгаагүй амуу онгоцоор нисэх гэсэн ч тийж олдохгүй байсан учраас машин түрээслэхээр хайсан ч мөн л юу ч олдоогүй. Гэтэ яагаад энэ үед цагдаа нар руу залгаад очиж шалгаж өгөхийг асууж болоогүй юм бол гэж би ч гэсэн гайхаж байна. За тэгээ мөн эцэг их нь Эрикийг арайч тийм юм хийхэр хүн биш байх, хүүхдүүд нь тэднийг хурдан ирүүлэхийн тулд ийм хийж байгаа байх гэж бодсноор өөрсдийнхөө нислэгийн өдрийг хүлээхээр шийдсэн. За энэхүү өдөр нь 12 сарын 27 буюу Крисмсаас хойш 2 хоногийн дараа гэсэн үг. Ингээд 12 сарын 25 болж Магалигийн хуршүүд нь Магалигийн гэрээс маш их хашараан урилалдаа сонсогдож байсан учраас байрны офис руугаа залгаж шалгаж өгөхийг асуусан байдаг. Харин байрных нь офисоос юу болоод байгааг шалгаад ир хэмээн Сэлэсрээ явуулсан. Харин Сэлэсэр гэрийнхнүүдэнд очиод ядаж тогшоочгүй ба зүгээр ямар нэг чимээ дуулдах нүх хэмээн чагнахад ямар нэг зүйл нүдэж байгаа чимээ гарснаас өөр чимээ гарахгүй байсан болохоор гэртэл юм янзаж байгаа бололтой гэж бодоод зүгээр л буцаад явчихсан. Харин түүний гэртээ зүгээр л юм янзаж байна гэж бодоод явчихсан юм нүдэж байгаа чимээ нь 15 настай Кристигийн нас барахынхаа өмнө сүүлчийн яргаллаа мэдрээд чимээж гаргаж чадалгүй хэвтэж байх үеин байсан байна. Ийхүү түүнийг тарчлаасныхаа дараа дүүнэрийнх нь ханд түүнийг өргөн угаалгын өрөөнд аваачаад байн тус дүүргэн ариутгагч бодиснууд маш их хэмжээгээр хийгээд Кристиг дээрэс нь хийж орхисон. Дүүрэн шарах болсон эрүүл газар гих юмгүй болсон биеийг ариутгагч бодисоор дүүрэн устаа байрны дотор хийсэн гэхээр энээс аимшигтай яргалал гэж байх. Энэ үед нь хөөрхий Кристи толгоогоо ч өргөх тэнхэл үлдээгүй байсан учраас тэр чигээрээ доошоо байнтай ус руу орон тэндээ живж амьсгал ураасан байдаг. Кристиг нас барсны дараа Магали түргэн тусламжууд залхан өөрийнх нь дүү өөрийгөө байнтай усанд живүүлэн амиа хорлцглоо хэмээн дуудлага өгсөн. Дөрвөн тусламжийнхан ирэхэд байшин тэр чигтээ цуснд будагдчихсан байсан ба Кристигийн цогцыг харахад хүн гэхэд хэцүү болтол нь тамлан зовоосон байсан гэдэг. Бүр Кристиг тамлахтаа хэрэглэж байсан алах, байх, төмөр, хутга зэрэг нь хүртэл цустай чигээрээ хэргийн газар байж л байсан. Үүгээрч зогсохгүй бүр жижиг арсны болон жижигхэн махны хэсгүүд хүртэл хэргийн газраас олцсон байна. Кристигийн цогцсон шинжилгээхийн үзэхэд бараг эрүүл хэсэг үлдээгүй байсан ба нийт хамгийн багадаа 130 удаагийн гэмтэл бэртлүүд биен дээрээс нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь жижигхэн эсгэл гих мэт зүйлсийг оролцуулахгүйгээр хүний бие махбодод халтсан гих шинж тэмдэг нь хамгийн багадаа
130 удаагийнх байсан гэсэн үг. 28 настай Эрик болон 29 настай Магали нар тэр дороо хүний амь насанд санаатай алдсан гэхээр баривчлагдсан. Эрик өөрийгөө сэтгцийн өөрчлөлтөд хэмээн өмгөөлж хэрэгээс мултрахыг оролдсон боловч эмнэлгээс түүнийг сэтгцийн ямар нэгэн өөрчлөлтгүй хэмээн үзсэн. Эрикийн хий юм хардаг гэдэг нь хүртэл хутлаа байж болох магадлалтай гэж үздэм байлээ. Харин Магалигийн хувьд мөн л тэрээр өөрийгөө гин буруугүй бөгөөд Эрик өөрийг нь үүнийг хийхийг шаардсан хэмээн өмгөөлөхийг оролдсон боловч дүүнер нь тэр дундаа Келли түүнийг хэн нэгний шахалтаар биш харин ч эсэргээрээ өөрөө хүссэн учраас найз залуутайгаа нийлэн дүүгээ зэрлэгээр хоноосон гэдгийг дуунигтээ баталцгаасан. Ингээд Эрик болон Магалийн нар насаараа хоригдох ялгсан байдаг. За 100 сарын баярын өдөр тохиолдсон нэг ийм аимшигтай бас маш харамсалтай хэрэг байна. Манай бичлэг таалагддаг бол subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Илүү олон шинэ бичлэгүүдээрээ дараа ондоо уулзцгаая. Баяртай.